сайн байна уу? За өнөөдрийн хэсгээр мянган километрийн танаас буй хөвсөл аймнаас үлсэн мусман хоёр найзтайгаа тэршүүлсэн номын талаар ярилцж байна. За энэ хоёр маань болохоор ахтус ах нь Эрхэм баяр 11 настай. Дүүн Ян баяр 11 настай. За эхлээд Эрхмээс эхэлж. За Эрхмээ бол ямар ном уншдаг вэ? Адил явуулдаг ном уншдаг. Яг ямар ном уншиж байна вэ? Нэрээ нэгсэн хоногдож Өчигдөр өөрсдийн тухай бас нэг ном уншижсэн. Уншсан номнуудаас нь хамгийн таалагдсан ном юу вэ? Хамгийн таалагдсан ном ингээд Чингис хааны олон туужтай номнууд гэдэг тэр туужтай юм байна. Ер нь номоо хэр хугацаанд хэр удаан уншдаг вэ? Ерөнхийдөө бол нэг хоног тэр туужтай байна. За тэгвэл дараа нь бямбар орё. За бямбар болохоор ямар ном уншдаг вэ? Манга спортер. Тэр кондоос хамгийн харагдсан Манга дундаас хамгийн таалагдсан юу вэ? За тэгвэл хамгийн таалагдсан номынх нь яг гол үйл явдал юу вэ?